Эс охины хичээлийн жирийн нэгэн өдөр түүний амьдралыг эрс өөрчилжээ. Учир юу химээвээс гинэт түүний толгойд нэгэн бодол орж иржээ. Ийхүү бодолтой автан толгойгоо ч даахгүй мэд явах охиныг хараад ангийнх нь тэгтлээ юундаа гутарсан юм бол доо хэмээн тааж ядна. Үүний шалтгаан нь саяхан өнчирч хоцорсон ангийн найз нь хідэн дүү нараа асрамжийн газарт өгөхгүй өөрөө өсгөн хэмээн өөдрөг бодолтой өөртөө итгэлтэй харагдах нь өөртөөгөө харьцуулж бодох ухааныг өгсөн байжээ. Байнга толгойн өвдөж ийм уух ээж минь энэ муу стрессээс болж бивгүй боллоо гэж өглөх. Тэгсэн хэрнээ найз бүхнүүд нь ирэхээр энэ ч таалагдахгүй байна, тэр ч таалагдахгүй байна гэж эрүүл юм шиг л хөөрч харах. Эцэстээ харин тэр намайг тийж ярьсан байна лээ. Яасан муухай хүн бэ гэж бодож уурлах. Тэгээд ээжээс өөрсгүй би ч бас анги дээрээ хүнд ч хэрэггүй зүйл ярьж илүү бодол тээж өөрийгөө зовох нь их байжээ. Хүн таланд өөрийгөө хардаг бол би нуруугаа л харж байж тээ. Энэ бүхнээс намайг аварсан тэр хүн би өөрөө бөгөөд өөрийнхөө бодлыг олж харсан явдал юм. Үүний хүмүүс өөр дээрээ төвлөрч бясалгал хийх гэх юм билээ. Мэдээж хүмүүс янз бүрээр бясалгал хийдэг байхаа. Тэр бүхний үр дүн ижил амар амгалан байдал юм да. Ээж минь ч өөрчлөгдөж байгаа.